За та бүхэн сайн байцгаана уу? Зүүдний йогийн хичээлээ цааш үргэлжлүүлье. За ингээд бид шөнө унтахдаа ямар бэлтгэл хийх вэ? За өөрөөр сэрээд буцаж унтахдаа зүүдний йогийн дасгалыг яаж хийх вэ? За тэгэд өглөө хэрхэн сэрэх вэ зэргийг ярилцсан. За ингээд та өдөржингөө би зүүдэлж байна. Энэ бол зүүд гэж хэлж явах юм бол таны зүүдний йогийн шөнийн дадлагад маш их тустай. За ингэж чаддаггүй юм бол 3 цаг тутамд өөртөө энэ бол зүүд шүү, би зүүдэлж байна гэж сануулахыг хичээх хэрэгтэй. За ингэж чаддаггүй маа гэхэд ядаж өглөө сэрснийхаа дараа 5-10 минутыг зүүдээ үргэлжлүүлэхийг хичээж энэ бүхэн зүүд шүү гэж бодохыг хичээгээрэй. За тэгээд ямар нэгэн цаг хугацаа тогтоох шаардлагагүй, ер нь сансан цагтаа л энэ бол зүүд, би зүүдэлж байна гэж өөртөө байн сануулахыг хичээх хэрэгтэй. Хаяа өөртөө дуулдахаар хэлсэн ч мөн болноо. За ингээд эцсийн зааварчилгааг би хараахан өгч амжаагүй байгаа. Тэрийг төгсгөлийн хичээл дээр хэлж өгнө. За ингээд бид баг зүүдээ зохицуулдаг болчих юм бол, эрхэндээ оруулаад ингээд захирдаг болчих юм бол бидний том зүүд өөрчлөгдөнө гэж хэлсэн. Том зүүд өөрчлөгдөхөөр барахгүй та нас нөхчхийн цагт зуурдад орохдол бардад орохдол та яг гэртээ харж байгаа юм шиг болно. Яг тэнд өөрийнхөө гэрт харлаа. Ингээд болчлоо гэж бодохоор бүр нэг таньдаг сайхан гэртээ харж байгаа мэт болох нь шүү. За ингээд зүүдний йогийг хийдэг байсан хүнд зуурдад бол ямар ч асуудал гарахгүй гэсэн үг. Тэгэхээр зүүдээ эрхшээх л хамгийн гол зүйл байгаа. Хэрвээ та зүүдээ эрхшээчих юм бол та ямар зүүд зүүдлэхээ сонгодог болно гэсэн үг. Ямар зүүд зүүдлэхээ сонгодог болчхоор чинь та ямар сэтгэлтэй байхыгаа сонгодог болчихно гэсэн үг. Ямар сэтгэлтэй байхыгаа та таны дураар болдог болчих юм бол таны амьдрал гэдэг таны дураар болно гэсэн үг үстэй. За ингээд баг зүүдээ эрхшээж их зүүдээ эрхшээнэ гэж ярьж байгаа. Их зүүд гэдэг маань бидний одоогийн байгаа байдал. Одоо бид сэрүүн байж байхдаа ч гэсэн бид зүүдэлж байгаа. Энийг бид их зүүд гэж нэрлэдэг. Тэгэхээр зүүдийг л эрхшээчих юм бол бид хүссэн биеэ олж авна, бид хүссэн сэтгэлээ олж авна, бид хүссэн амьдралаараа амьдарч болохоор болж байгаа юм. Тэгэхээр баг зүүд буюу энэ шөнийн зүүд нь та нар яадаг вүлээ бодоод үз. Бид зүүдэндээ ингээл солонго шиг юм хөөгөл яваад идэг үстэй. Жишээлбэл тэнд аз жаргалтай зүүд байх юм бол бид баясаал, амар зүүд байх юм бол бид айгаал тэгээд яваад идэг үстэй. Өөрөөр хэлбэл бид ямар зүүдлэхээ сонгодоггүй. Бид зүгээр л зүүдлэгдсэн зүүдийг л дагаал тэрний аясаар бөмбөрөөл, айвал айгаал, уйлаал, баярлал, жаргаал яваад идэг шүү. Тэгвэл тодхон зүүд үзсний дараа та зүүдээ дагах биш. Та юу зүүдлэхээ сонгоно гэдэг шүү. Зүүдний ертөнцтэй яг адилхан. Бидний энэ сэрүүн үед, бидний энэ том зүүдэнд бид энэ үзэгдэх байдал, юмсын үзэгдэх байдал чи үнэн байдал нь биш байхгүй. Тэгэхэд бид үзэгдэх байдлыг хараад тэрний араас хөөчдөг. Араас нь хөөгд гүчдэг. Ингэж явж байгаад бид насаа бараад байгаа байхгүй. Мөрөөдлөө хөөгөөл, хүслээ хөөгөөл, насаараа хөөчнө гэдэг чинь зүүдээ хөөгд яваад байгаатай ямар ялгаа байгаа? Яг адилхан шүү. Бид харсан юмаа хөөчж чинь, бид сонссон юмаа хөөчж чинь, бид амталсан юмаа хөөчж чинь. Ерөөсөө энэ 5 метр хүн таашаалыг бид хөөж явсаар байгаад насаа дуустал явчаад байна. Бараг хүслээрээ ч биш гэж хэлж болно. Хүслээрээ ч биш. Бид өөрийн ирэхгүй тэрийг дагаад яваад байгаа байхгүй баргалж. Бараг өөрийн мэдлгүй, өөрийн ирэхгүй харагдсан юмны араас яваад байгаа. Түүнтэй яг адилхан. Өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөн, өөрийнхөө
одоо сэтгэлд бодогдсон юм, бусдыг дагах, бусдын хүсдэг юм, өөрийн хүсдэг юм ерөөсөө л сэтгэлийн хөдөлгөөнд автаал биднээс тэр чигээрээ дагаад гүйчихэж байгаа. Тэрийгэ биелүүлэх гээл гүйчихэж байгаа. Энэ гадаад энэ үзэгдэх ертөнц надаас илүү хүчрхэг байгаад байгаа байхгүй. Надаас илүү хүчрхэг байна. Би энээс илүү хүчтэй биш. Энэ надаас илүү хүчрхэг байгаад байна. Намайг эрхшээгээд байна. Би энэ гадаад үзэгдэх байдал, энэ үзэгдлийн ертөнцийг би эрхшээх биш. Би тэр үзэгдлийн төөрөгдлийн ертөнцийн эрхэнд явж байна гэсэн үг. За тэгэхээр бид зүүдний йогийн дадлагаар энэхүү зүүдний ертөнцөөс сална. Бид энэхүү үзэгдлийн ертөнцөөс чөлөөлөгднө. Тэгээ бага зүүдэнд бид зүүдээ сонгохгүй, зүүд биднийг одоогоор сонгоод байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан их зүүдэнд бид амьдралаа сонгож байгаа мэт боловч бид амьдралаа үнэндээ сонгохгүй байгаа шүү дээ. Амьдрал биднийг сонгоод яваад байгаа. Бид зүгээр эндээс яаж гарах вэ гэж арга хаагаал ингэж яваад байгаа болохоос биш, яг энэ амьдралын яйсаар л явж байгаа. Тэгэхээр өөрийгөө би зүүдэлж ийна гэдгийг л мэдчих юм бол танд сонголт гарч ирэх гээд байгаа байхгүй юу? Яаж шийдэх вэ гэдэг. Биднээс унтаад өгөхөөр зүүдэн дотроо бид зүүдээ танихгүй байгаа учраас л асуудал гараад байгаа. За ингээд тэгвэл бидний одоо энэ зүүдэнд заримдаа тодхон зүүд санамсаргүй үзэх явдал бол зөндөө байдаг байна. Гин. Тэгээд тэнд биднээс бас өөрсдөө тодорхой хэмжээгээр шийдвэр гаргах тийм ч бололцоо заримдаа гардаг гэж хэлж болно. Ямар ч дадлага бясалгал хийдэггүй тийм хүний хувьд ч ихсэн гинт тиймэрхүү юм санамсаргүй үзэх нь байдаг байна. Жишээлх юм бол одоо сайхан зүүд үзээд хүн ингээд хальт сэрмэгцээ хүш би энэ зүүдээ үргэлжлүүлмээр байна гэд буцаад унтахад тэрийгэ хальт үргэлжлүүлэх тийм бололцоо байдаг ш зарим үед. Тэгтээ яагаад үргэлж ингэж чаддаггүй вэ гэвэл бидний хүч маш сул байгаа юм. Бидэнд одоо зүүдээ эрхшээх энэ чадал маш бага байна гэсэн үг. Таны сэтгэлээс гадуур там ч гэж байхгүй, деваачин ч гэж байхгүй шүү дээ. Би бол там гэж байгаа, деваачин гэж байгаа гэж итгэдэггүй. Тэгтээ та энийг мэдрэх боломжтой. Та тамыг ч мэдрэх боломжтой, та деваачин ч мэдрэх боломжтой. Сэтгэлийнхээ хүрээнд. Тэгэхээр бидний сэтгэлээс гадуур там ч гэж байхгүй, деваачин ч гэж байхгүй. Өөрөөр хэлбэл бид сэтгэлээрээ тэдгээрийг бүтээцсэн гэсэн үг. Сэтгэлдээ тэдгээрийг бүтээчихсэн таны сэтгэлд тийм чадал байна. Таны сэтгэл тийм хүчрхэг байна. За тэгэхээр одоо бидний энэ зүүдэнд ирж байгаа бидний шөнийн зүүд бол одоо урилгагүй зочид гэсэн үг. Тэгээ хаанаас босож ирж байна гэхээр бидний урдын амьдралын тэр уул мөрөөд хадгалагдаад үлдсэн байгаа тэндээс эдгээр зүүднүүд урган гарч байгаамаа. Тэгэхээр зүүд гэдэг бол зүүд шүү дээ. Та хайгаал яваад байвал зүүдээ дагаал яваад байвал юу ч болохгүй. Зүүдний хойноос хөөцөлдөөд яваад ах нь юу ч олохгүйгээр зогсохгүй зовлонг танд авчихна шүү дээ. Тэгээд энэ сэрүүн үедээ болохоор өөрөөр хэлбэл энэ их зүүдэндээ болохоор бид гадаад ертөнц рүү хэтэрхий их анхаарад байна. Бид энэ үзэгдлийн ертөнц, энэ төөрөгдлийн ертөнц рүү л бид одоо хамаг анхаарлаа цацаад байхаас дотоод өөрийнхөө сэтгэл рүү нэг ч минут, нэг ч удаа өнгийж харддаггүй байна. Энэ гадаад ертөнц биднийг бүрэн захирч байна. Бид ерөөсөө л энэ гадаад ертөнцийн захиргаанд байгаа гэсэн үг. Хинч биднийг алавдаагүй, биднээс өөрсдөө ингээд гадагшаа илүү анхаарал зүтгээд байгаа мөртлөө бид тэрнээсээ болоод зовж байгаа. Ихэнх хүмүүс ингэж боддог штэ. Гадаад ертөнцөө л өөрчилчих юм бол би сайхан болох гээд байна гэж бодоод идэг. Энэ гадаад нөхцлөө өөрчлөөд энэ амьдралаа өөрчилчих юм бол би сайхан амьдрах гээд байна гэж бодоод идэг.
Тэгвэл энэ гадаад ертөнц гэдэг чинь таны энэ дотоод сэтгэлээс гараад байна гэж юусо боддгоо байх. Гэтэл гадаад ертөнцийг өөрчлөнө гэдэг маань маш амаргүй, маш их хүч чадал, энерги хэрэгтэй. Тэгээд бараг боломжгүй хэрэг. Ер нь бол гадаад ертөнцийг өөрийн сонирхлоор өөрчлөнө гэдэг бол боломжгүй хэрэг юм аа. Харин тэрний оронд өөрийгөө өөрчлөх бол бүрэн боломжтой хэрэг юм аа. Та өөрийгөө өөрчилчих юм бол таны үзэл өөрчлөгдөнө. Таны үзэл өөрчлөгдөхөд таны амьдрал тэрийг дагаад өөрчлөгддөг байна. Гадаад ертөнцийг үзэх үзлээл өөрчилчих хэрэгтэй. Таны үзэл өөрчлөгдөх тэр мөчөд таны гадаад ертөнц чинь дагаад өөрчлөгдөнө. Тиймээс би та бүхэнд урд нь ч гэсэн хэлжсэн гадаад ертөнцөө өөрчлөе гэвэл өөрийгөө эхлээд өөрчлөө гэж. Хүн болгон танд дургүй байгаасаа гэж та хүсэж байгаа бол гадаад ертөнцөө өөрчлөх гэдэгчээ. Хүн болгон таны дайсан байгаасаа гэж бодож байгаа бол та гадаад ертөнцөө өөрчлөх гэдэгчээгээрэй. Түүнлуга хэрвээ та хүн болгон танд нөхөр байгаасаа гэж бодож байгаа бол өөрийгөө өөрчил. Хэрвээ та хүн болгон танд сайхан хандаасаа гэж хүсэж байгаа бол өөрийгөө өөрчил. Тэгээ та өөрөө өөрчлөгдөж таны бусадтай тэр харьцаж байгаа барилдлага өөрчлөгдөхөөр бусад хүмүүс тэрийгэ дагаад өөрчлөгдөнө гэсэн. Бид ингээд гадаад ертөнцийн хитрхи их хүчийг өгөөл энэ бол энэ, тэр бол тэр гэд гадаад ертөнцийн хитрхи их итгээд авах юм бол тэр чин танд сайнгүй. Тэгэхээр гадаад ертөнцийг өөрчлөх гээд оролдож байгаа хүн бүхэн өөрийгөө захирах эрхийг бусдад өгч гинэ гэсэн үг. Сайн дураараа. Тэгээ бусдын гарт өөрийгөө өгч байгаа гэсэн үг байна шүү. Өөрийнхөө эрх чөлөөг бусдад сайн дураараа бэлгэлье гэж бодвол ямар ч эрх чөлөөгүй тийм зовлонтой амтан болж хуурья гэвэл бусдыг өөрчлөх гээд оролдоод үзээрэй. Тэгээ зүйдээ эрх шин гэдэг бол та одоостой туйлын хүчийг атгаад авч байгаа л гэсэн үг. Туйлын хүч таны атганд орж ийнэ гэсэн үг. Амьдрал гэдэг зүүднээс илүү юу ч биш юм шүү дээ. Амьдрал гэдэг чинь өөрөө зүүд юм. Тэгэхээр сонголт таны гарт байна. Сонголт ямар амьдралыг сонгох вэ гэдэг чинь таны өөрийн атганд байна. За бидний амьдралд 4 төлөв байдаг. Амьдралын 4 төлөв. Жишээлбэл сэрүүн үе, зүүдний үе, нойрны үе, сексийн үе гэсэн. Ингээд бид үүнтэй холбоотой 4 хүрд гэж ярьдаг. Зулайн хүрд сэрүүн үед, хоолойн хүрд зүүдний үед, за зүрхэн хүрд гүн нойрны үед, хүн хүрд сексийн үеэр илүү итвэхтэй байдаг байна. Тэгэхээр бидний энэ бүдүүн энерги бидний биеэс хизээж гадагшаа байдаггүй. Үргэлж энэ биеийн дотор байдаг. Тэгэхээр энэ бидний энерги биеийн хаа сайгүй байгаа л да. Хаа сайгүй тарцсан байгаа. Тэгтээ голчлон сэрүүн үед бидний зулайн хүртэнд за ингээд зүүдний үед хоолойн хүртэнд голчлон байдгаа гэсэн үг. За ингээд энэ 4 хүрдийг бид заримдаа 4 төв гэж нэрлэх нь байдаг. Мөн 4 ордон гэж нэрлэх нь ч бас байдаг. За энэ 4 төлөвийг бид энэ сэрүүн үед зулай ба хүн хүртэнд байдгаа гэж үзэх юм бол ингээд 3 төлөв болгочих болдог. Сэрүүн үе, зүүдний үе, нойрны үе гэд. Эсвэл өдрийн цагт сэрүүн үед зулай ба хүн хүрт, нойрны үед шөнийн цагт хоолой ба зүрхэн хүрт гэх юм бол 2хан төлөв. 2хан төлөвт мөн хувааж бас болдог. Энэ юу гэсэн үг юм бэ гэвэл өдрийн цагаар бидний зулайн хүрт, хүн хүрт илүү итвэхтэй байдаг. Харин шөнийн цагт хоолойн хүрт ба зүрхэн хүрт маань илүү итвэхтэй ажилдгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хүрт гэдэг маань хаана илүү энерги байна гэдгийг хэлж байгаа. Хаана илүү энерги хуралдахаараа тэрийг хүрт гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хаана илүү энерги байна, тэнд илүү сэтгэл байна гэж ойлгоно.
За ингээд бид 2 байна уу 3 байна уу 4 энэ төлөвт бид үеийн 3 хүчийг ашигладаг. Үеийн хүчнүүдийг ашигладаг. Бид үйлээр үхэн, бид үйлээр унтана, бид үйлээр сексийн, бид үйлээр шунана. Тэдгээр хүчийг бид дадлагадаа ашигладаг гэсэн үг. Тэгээд энэ зүүдний йогийн тохиолдолд бид нойрыг ашиглаж байгаа. Бид ерөөсөө энэ үеийн хүч, сөрөг үеийн хүч, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнийг өөрсдийнхөө дадлага бясалгалд ашигладаг гэсэн үг. Үхэл сөрөг үү гэвэл сөрөг үндсэндээ бол сөрөг зүйл. Нойр сөрөг үү гэвэл сөрөг зүйл. Үндсэндээ. Тэгэхээр эгэл жирийн хүний хувьд сөрөг гэж байгаа энэ зүйлийг яг ашиглаж чадж байгаа хүний хувьд бол энээс илүү сайхан юм байхгүй нь шүү дээ. Жинхэнэ одоо сайн бясалгагч бүтээлч хүний хувьд үхэл шиг сайхан боломж байхгүй шүү дээ. Тэрнтэй л адилхан юм. Тэгэхээр хэрвээ бид ашиглаж чадах юм бол энд сөрөг эерэг гэсэн зүйл алгаа. Энэ бол зүгээр хүч юм аа, энерги юм аа. Энэ их энергийг бид өөрсдийнхөө зорилгод ашиглах юм бол бид маш хурдтайгаар зорилгодоо хүрч болно. Тэгэхээр энэ үеийн хүчинд бид автдаг хэрвээ хүслээр болдог бол бид хизээч үхэхгүй. Хүслээр болдог бол би хизээч унтмааргүй үргэлжил сэрүүн сайхан сэрүүн үедээ ингээл байж юмар биш. Гэтэл чин эднүүс ирэхэд эдгээр хүчинд бол яахын аргагүй өөрөө ирэхгүй бид автдаг. Тэ үргэлж сэрүүн байгаад үргэлж хүл бөмбөг үзээ сууж ивэл тэрүүн шиг сайхан юм байхгүй зү уг нь бол. Бидний хүслээр болдог бол шунмаарчгүй байна, ууралмаарчгүй байна, унтмаарчгүй байна, үхмээрчгүй байна штэ. Гэтэл бидэнд үнэндээ сонголт алга. Сонголт байхгүйгээр зогсохгүй биднээс тэдэнгүүгээр яаж жаргахаач мэдэхгүй байна. Яаж жаргалтай байхаач мэдэхгүй биднээс. Шунал байхгүй л бидэнд жаргалч байхгүй штэ. Шуналгүйгээр яаж жаргахаа мэдэхгүй хэрвээ та надаас миний бүх шуналыг салгаад авчих юм бол би шууд нервтэй тэглэн яахаа мэдэхгүй болчихно. Шунал байхгүй л юу ч байхгүй юу. Миний бүх аз жаргал шууд ба шууд тусаар шуналтай холбоотой биш. Шунал дээр суурилж босч байгаа. Гол суурь нь шунал байгаа. Тэгэхээр одоо бүх шуналыг маань салгаад авчих юм бол би ерөөсө зүрхэхгүй хүнтэй л адилхан юу ч хийхээ мэдэхгүй, юунд зорихоо мэдэхгүй, юунд шунахаа мэдэхгүй, амьдралын утга учирыг ойлгохгүй тийм нэгэн болж хуурнаа. За ингээд би сайн хүн болмоор байна, би сайхан яамаар байна, би сайхан сэтгэлтэй баймаар байна. Энэ бүхэн чинь ч гэсэн шунал юм шүү дээ. Бид ямар нэгэн зүйлийг хүсэж байгаа л бол тэр чинь хүсэл үсттэй. Шунал гэдэг үг муухай сонсогдоод байвал бид ямар нэг зүйлд хүрэхээр ингээд зорж гинө гэдэг чинь тэр чинь хүсэл үсттэй. Энэ цаанаасаа биднийг ингээд хүчээр хөдлөж байгаа тийм хүч байхгүй юу? Заримдаа хүмүүс тэгж ярьдаг штэ би ёстой бүр уучраалдчаад байна юу хийх ёстой болоо амьдралын утга учир хаана байна ч гэдэг юм уу. Юунд шунахаал мэдхээ болцсон байж байгаа. Шунал хүслээ юунд зориулахаа мэдхээ болцсон байж байгаа. За нойргүйгээр миний амьдрал ямар байхыг би төсөөлж бодмооргүй байна. Хилэвнжүүлсэн зомби маягтай болно. Тэгэхээр би нойргүйгээр амьдралаа төсөөлөхийг ч хүсэхгүй. Тийм учраас нойр бол одоо хүний биеийг эмчилдэг, эдгэрүүлдэг тиймч талтай хүний одоо төвдийн тэжээхүү ухаанд хүртэл нойрыг илаашруулах чадвартай гэж үздэг. Тэгээ нойр байхгүйгээр яаж биднээс эрүүл сарвал сайхан бие бэлдвэртэй сэтгэл санаатай байхаа ч мэдэхгүй. Тэгээ заримдаа бүр амьдралын утга учир сайхан унтах явдал юм шүү дээ гэж хүртэл ярих нь байдаг. Тэгэхээр биднээс хүсэл шуналаа жоохон баг зэрэг одоо сайн талаас нь ингэж дадуулаад нойрыг дадуулаад зүүдэн эрхшиж хийм бол бид одоо маш их зүйлд хүрч болохоор байна. Бид одоо өндөр түвшинд хүрчээгүй тохиолдолд яг одоогийн байдлаар шунал гэдэг л бидний аз жаргал биш. Унтах гэдэг л бидний аз жаргал биш.
Энэ ертөнц над хэтэрхий санагдаад, энэ амьдрал надад дааж давшгүй санагдаад, энэ бие минь надад энэ толгоогоо бараг даахгүй болоод ирэх үед үхэл намайг энэ зовлонгоос салгаж байгаа үсттэй. Үхэл гэдэг ч гэсэн нэг талаар бидэнд өгсөн тэр нэгүсэл юм шүү дээ. Бидэнд заяасан нэгүсэл. Тийм болохоор л бид дадлага бясалгалда үхлийг ч ашиглана, нойрыг ч ашиглана, шунлыг ч бид ашиглах гэдэг юм шүү дээ. Тэгэхээр тантрын ёсонд үеийн хүчийг бид аргаа болгож ашигладаг. Энэ бол хизээч мэдний замнах зам биш. Тэгвэл бид замнах замдаа аргаа болгож ашигладаг гэж ойлгоно. Тарны ёсонд бид хорыг эмэнд оруулдаг юм аа. Бид энэ муу сэтгэлийн хөдөлгөөн сөрөг хүчийг бид өөрсдийнхөө зорилгод ашиглана. Хор гэдэг ямар их хүчтэй вүлээ тэр хүчийг бид өөрсдийнхөө гэгэрлийн замд ашиглана. Тэр хорыг мэргэн аргаар бид эмэнд хуургаад бид өвчнөн эмчилнэ. За ингээд үхлийг бид аргаа болгож ашиглахад бидэнд маш их дадлага бясалгал хэрэгтэй. Маш их дадлага бясалгал хичээл зүтгэл хэрэгтэй. Тэгвэл нойрыг ашиглахад түүн шиг амарх юм байхгүй шүү дээ. Секундын дотор биднээс унтах болцоод. Зарим хүмүүс юу нөө хэвтэл толгой дэрэн дээр тавиал шууд унтдаг. Ямар хурдан байгааг та нар анзаарч байна. Сэтгэлийнхээ хамгийн гүнзгий төвшөнд секундын дотор хүрнэ шүү дээ. Тийм чадал нойронд байгаа байхгүй юу? Тэгэхээр нойрны тусламжгүйгээр би тэр төвшөнд зөвхөн бясалгалынхаа хүчээр, өөрийнхөө хүчээр хүрээ гэж бодъё л доо. Энийг би боломжгүй гэж хэлэхгүй. Тэгтээ ямар их цаг, хугацаа, хүч, чармаалт, ямар их төвлөрөл юу шаардаж болох вэ? Та бүхэн бодоод үз. Маш урт удаан бясалгаж хийж хүрнэ шүү дээ. Тэгэхэд чинь нойрны тусламжтайгаар секундын дотор, секундыг хэд хуваасны дотор миллисекундэд биднээс тэнд хүрч болж байна. Тийм учраас л бид нойрыг ашиглаад байгаа юм. Тийм учраас л бид зүүдний йогийг хийгээд байна шүү дээ. Тийм л учраас ноёд хатагтай нараа эдгээр байгалийн хүчнүүдтэй та маш дотн харьцаа тогтоох хэрэгтэй. Дотны харьцаа тогтоогоод нөхөрлөх хэрэгтэй байна. Гэгээрэлд хүрээгүй цагт бид эдгээр хүчний эрхэнд байсаар л байх болно. Гэгээрх хүртлээр бид дахин давтан үхэн, гэгээрх хүртлээр бид унтсаар байх болно. Гэгээрх хүртлээр бид шунсаар л байх болно шүү дээ. Тэг бидэнд тэр байхаар зогсохгүй, бидэнд тэр хэрэгтэй байгаад байгаа. Байхаар зогсохгүй байх нь хэрэгтэй байгаа юм. Тэгэд тэр угаасаа л байж байгаа юм. Тэрийг яаж та ашиглах вэ гэдгийг л одоо биднээс суралцаад байна шүү дээ. Яаж тэрийг ашиглах юм? Угаас байж байгаа энэ угаас заяатсан хүчийг биднээс яаж ашиглах юм? Ашиглах юм уу, ашиглахгүй юм уу? Ашиглах юм бол яаж ашиглах юм? Өөрийн тусад, мөн бусдын тусад. Эдгээр үеийн хүчнүүдээс илүү хүчтэй зүйл гэж энэ орчлон дээр хаач байхгүй шүү дээ. Тиймээс эдгээр хүчнүүдийг хизээч бүү үл хайхраа. Хизээч хайхрахгүй битгий орхио. Ашиглаа. Эдгээр хүчнүүдэд бүү ашиглуул харин эдгээр хүчнүүдийг ашиглаа. За ингээд зүүдний йогийн одоо ярандаа эргэж оръё. Зүүдний йогийг хийхийн өмнө та хэрвээ цаалун лужоны ямарваа нэгэн дасгал хийх юм бол мөн тустай. Тэгтээ заавал биш. Зүгээр лужон, цаалун, төмөөгийн дасгал ерөөсөө таны мэддэг болгон энд нэмэртэй гэсэн үг. Та эдгээрийг мэддэг байх тусмаа л улам илүү амжилтанд хүрнэ гэсэн үг. За ингээд бид дасгал эхлэхийнхаа өмнө хоёр алгаа өөрж бүлээцүүлж жагаад өөртөө массаж хийдэг. За энэ ямар учиртай юм бэ гэвэл
энэ бидний судлуудыг одоо илүү уян хатан илүү ажиллагаатай болгож өгч байгаа. Судлууд ажиллагаатай болж иж бидний одоо бясалгал амжилттай болно шүү дээ. За тэгвэл 9 удаагийн амьсгалын дасгалаар таны дотоод хий илүү уян одоо хийгээ тэнцвэржүүлж хийгээ дасгалжуулж байгаа гэсэн үг юм аа. За ингэснээр бидэнд янз бүрийн бодол орж ирэх нь цөөрдөг гэсэн үг. За дараа нь бид одоо энэрл нэгүсэл сайхан сэтгэл бодис сэтгэлийн дадлага хийдэг. Та бүхэн одоо энийг байрын солисноор ямар ч ялгаа байхгүй 9 удаагийн амьсгал авахаас өмнө ер нь бүх бясалгалаа эхлэхээс өмнө шууд энэ сайхан сэтгэл энэрл нэгүслийн дадлагыг эхлээд хийсэн ч мөн болноо. Тэгээд эцэст нь бөмб баригч амьсгалыг хийвэл зохистой байдаг. За ингээд бид яагаад заавал энэрл нэгүсэл бодис сэтгэлийг бясалгах ёстой юм бэ гэдгийг би та бүхэнд одоо багсаа тайлбарлаж хэлсэн. Яагаад гэвэл бидний сэтэл гэдэг бидний сэтгэлийн жолооч юм. Сэтэл гэдэг бидний жолооч байхгүй. Тийм учраас сэтлэн зөв тавьж иж бид зөв зүг рүүгээ явна гэсэн үг. Таны сэтлээс өөр таны биеийг жолоодох зүйл гэж байхгүй. Таны сэтлээс өөр таны амьдралыг жолоодох зүйл гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр альва зүйлийг хийхдээ ялангуяа тантрын дадлага хийхдээ өөрөөсөө миний сэтэл юу вэ? Яах гэж би энийг хийгээд байгаа вэ гэдгээ заавал бодож тэгээд сэтлээ засаж тэгж байж дадлагадаа орвол зохистой. Зохистойгоор барахгүй таны дадлага бясалгал амжилттай болох одоо суурь нь энэ юм. Таны сэтэл хичнээн хүчтэй тогтвортой байна. Таны дадлага бясалгал тэр хэрээр маш хүчтэй тогтвортой байна гэсэн үг. Танд одоо өөрийгөө өөрчлөх, амьдралаа өөрчлөх, оршихуйгаа өөрчлөх юм илүү одоо хүсэл тэмүүлэл байна гэсэн үг. Сэтгэлийн хүч танд хэрэг байна гэдэг чинь тэр сэтлэр чи илэрч идэг юм аа. Ялангуяа хамаг амьтныг бодсон тийм сэтгэлээр хийсэн дадлага маш хүчрхэг болдог. Та өөрийгөө бодоод өөрийнхөө сайн сайхны төлөө сэдэлтэйгээр энэ дадлагыг хийж болно. Тэр сэдэл чинь үнэхээр хүчтэй байх болно. Эсвэл та гэр орныхныгоо гэр бүлийнхнийхээ төлөө үүнийг хийж болно. Тэгвэл улам хүчтэй. Тэгтээ хэмжээшгүй биш. Харин та хамаг амьтныг бодсон сэтгэлээр энэ дадлагыг хийх юм бол цаад амьтан нь тоолшгүй олон юм болохоор таны энэ сэдэл маш авгаа хязгааргүй болоод одоо цаглашгүй болж хувирах бололцоотой маа. Та одоо энийг яагаад хийж байгаа ингээ хүн асуухад би өөрийнхөө төлөө энийг хийж байна гэ. Тэр чинь таны энэ биений хэмжээгээр л тийм л сэдэл байгаа үстэй. Тэрнээс биенээс чинь таны энэ өөрийн биенээс чинь нэг хитэдэд гарцсан юм тэнд байхгүй шүү дээ. Амьдрал гэдэг ганц та биш шүү дээ. Та энэ ертөнцид төрсөн, энэ ертөнцид амьдарч явбал та энэ ертөнцид хамааралтай. Хүссэн ч хүсээгүй ч. Та энэ ертөнцийн нэг хэсэг, энэ ертөнц таны нэг хэсэг. Энд бол та энд дуртай байх уу байхгүй юу гэсэн тийм асуулт энд байхгүй. Та жаргалтай байж орчлон жаргалтай байж та жаргалтай байна. Тэгэхээр таны сэдэл зөвхөн өөртөө зорьсон байх юм бол танд таны биенээс хэтэрсэн тийм чадал энерги гэж байхгүй. Биений чинь хэмжээгээр л байгаа. Тийм учраас л бид сайхан сэтгэл энерл нэгүслийг хамаг амьтныг бодсон сэтгэлээр төрүүлдэг юм аа. Тийм учраас сэдэл гэдэг бол маш чухал. Сэдэл гэдэг бол таны зүрх, таны тарих, таны яс ус одоо юу гэдгийг бүх юм. Заримдаа бидний сэдэл маш жижиг байхад бид маш хүч сул
энерги багтай дорой байдаг. Бидний сэтэл хүчтэй байгаа зогсохгүй том байх хэрэгтэй шүү дээ. Таны сэтгэл, таны сэтэл таны биеэс хитийдэн гарч иж таны аз жаргал таны биеэс хитийдэн гарах нь шүү дээ. Таны энерги, таны амжилт бүтээл биеэс чинь хитийдэд гарчих юм бол улам л илүү аз жаргалыг танд авчирна гэсэн үг. Сэтэл том байж иж таны жаргал ариун байх болно. За ингээд сайхан сэтгэл, инэрл нэгүсэл, бод сэтгэлийн дадлага бидний сэтгэл зүрхийг нээж өгч идэг. Тэгэхээр бид одоо энэ бие нээхээс өмнө сэтгэл зүрхээ нээлттэй болговол маш их одоо амжилттай байдаг. Бие нээн гэдэг манд бид энэ хүртнүүдээ нээхийг хэлж байгаа. Зулайн хүрт, хоолойн хүрт, зүрхэн хүрт, хүн хүрт. Тэдгээрийг нээхээс өмнө бид сэтгэлээ нээлттэй болгосон байвал зохимжтой. За ингээд тантрын ёсонд үеийн хүчийг ашигладаг. Үеийн хүчнүүд бол тэр болгон сайн хүчнүүд байдаггүй. Үхэл, уур хилэн, шунал хүсэл, нойр зэрэг нь бол эерэг тийм үеийн хүч. Уг нь бол биш юм. Тэгэхдээ бид тэдгээр хүчийг ашиглаж зүрх сэтгэлээ онгойлгоход ашигладаг. Тэгэхээр энийг онгойлгоход хэн биднийг жолоодох юм бэ гэхээр бидний сэтэл жолоодох юм. Тэгэхээр таны сэтэл чи юу влээ гэхээр сайхан сэтгэл, инэрл нэгүсэл, бод сэтгэл. Ийм жолоочоор жолоо бариулаад явж яхад хичнээн ч сөрөг үеийн хүч байгаад нэмэргүй байхгүй. Тэр чин танд тус болно уу гэхээс биш танд хор болж чадахгүй. Яагаад гэвэл таны сэтэл чинь бод сэтгэл. Таны сэтгэлийн жолооч инэрл нэгүсэл. Тийм угаасаа сөрөг юмнуудыг биднээс өөр яаж жолоодох юм? Бид тэрийг жолоодё гэх юм бол өөрсөндөө тустайгаар ашиглая гэх юм бол бид ганцхан инэрл нэгүсэл, бод сэтгэлээр л сэдлээ хийж явахаас шүү. Ямар ч арга байхгүй. За тэгж байж л танд одоо ёстой тусыг бүрэн бүтнээр нь бүтэн багцаар нь хүртэн штэ. Одоо танд алдах юм юу ч байхгүй. Харин ололт бол маш их. Тэр одоо авгаа хүчнүүдийг та өөрийнхөө зорилгод ашиглажлаа штэ. Тэгээ ингэж явхад бол ерөөсөө ялагдана гэж хизээч бити бод. Харин ялах л болно. Ялагдал бол эргэлзээтэй, ялалт бол гарцаагүй юм аа гэж бод. Тэгэхээр биднээс тийм ч амшиг хүртэн, ийм ч амшиг хүртэн гэд ингээд хөөрцөглөөд хүл алдаад явдаг хэрнээ бод сэтгэл инэрл нэгүслийг төрүүлэх ёстой юм шүү. Тэгж байж би энийг хүртэх ёстой гэдгээ үргэлж мартдаг. Таны зүрх сэтгэлд бод сэтгэлээр жолоодуулаад явж явах нь ямар ч авшиг дамжлагаас илүү хүчрхэг болчихж байгаа юм л да. Зөв сэтэл, зөв хандлагатайгаар жолоодуулаад явж явахад ямар ч сөрөг хүчин, ямар ч үеийн хүч танд саад тотгор хийж чадахгүй, харин ч танд тус болно. За энд үеийн хүч гэж заримдаа байгалийн хүч гэж заримдаа сөрөг хүчнүүд энтер гэж хэрэглэж байгаа нь Сванес эдгээр бол одоо бүгдээрээ ижилхэн та бүхэн нэрэн дээр нэг их одоо бодилж нэрэн дээр ингэж нэг их одоо санаа тавих шаардлага байхгүй. Зүгээр одоо энд энгийнээр хандхад болно. Бид бол энэ одоо үг нэршил эдгээр юмар бол бид одоо тоглож байна шүү дээ бараг. Тэгэхээр үеийн хүч гэдэг нь юу юм, байгалийн хүч гэдэг нь юу юм гэд ингээд сандраад нэг шин юм гараад ирчлээ гэд ингэж бодох хэрэггүй. Тэр бүхэн бол зүгээр адилхан зүйлийг хэлж байгаа юм шүү. Эдгээр байгалийн хүчнүүдийн тусламжтайгаар та өөрийнхөө сэтгэлийн хамгийн гүнзгий төвшөнд хүрэх боломжтой. Тэд таныг
тэр хамгийн гүнзгий төвшин зүгээр аваад очно гэдэг штэ. Жишээлбэл ямар ч бясалгалгүйгээр өхөл таныг тэр хамгийн гүнзгий төвшөнд аваачна. Нойр таныг аваачна. Хүсэл шуналж таныг тэнд аваачна. Үүний тулд заавал буддист ч байх шаардлагагүй. За энд одоо хүсэл шунал гэдэгт олон зүйл багтж байгаа. Тэгэхдээ бидний хамгийн их шундаг зүйл л бидний бие байдаг юм байна. За бид тэдгээр үеийн хүчнүүдтэйгээ төрдөг. Тэр хүчнүүд биднийг устгаж дарах уу эсвэл бидэнд тусалж биднийг өөдөн гаргах уу гэдгийг тэр аргуудыг л бид судалж байгаа юм. Яаж тэдэнтэй харьцах вэ? Тэг хэрхэн харьцах вэ? Яаж зөв харьцах вэ? Гэдэг дээр л бид энэ олон бясалгалуудыг хийж үзэж байгаамаа. За ингээд лам гэлэмма ийм сахил санваартай хүмүүс энэ эхнэр авахгүй, нөхөрт гарахгүй ийм сахил санваартай тийм хүмүүс, амьдралын тийм хэв маяг баримтлсан хүмүүс байдаг. За тэд бол нэг талаар үеийн хүчийг захирч байгаа л гэсэн үг. Үеийн хүчийг захирах гэж оролдож байгаа гэх юм уу? Тэд хэр их амжилтанд хүрдгийг би хэлж мэдэхгүй. Яг үнэхээр бүх насаараа хизээч секс хийж үзээгүй. Тэр талаар ерөөсөө хизээч өөрийгөө ингэж үргэлж хянаж ингэж явж сахил санваар ариунаар баримтлаад явж байгаа тийм хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэдгээрийг харахаар үнэхээр хүндтгэх сэтгэл надад төрдөг. Вау! Үеийн хүчийг хянж штэ энэ хүн гэж бодохоор. Үеийн хүчийг хянж байгаа гэдэг чинь энэ кармаг хүртэл жоохон хянаад байгаа юм шүү гэж бас санагддаг. Яагаад энэ кармаг ингэж захирч штэ гэж боддог вэ гэхээр хүнд үеийн хүч ингэж нэгэнт хүний бие рүү ингэж ороод биед нь төрчих юм бол яг л согтуу заан шиг болдог штэ. Яг согтуу заантай тэрийг зөвлөсөн байдаг. Согтуу заан гэдгийг та бүхэн ойлгож байгаа үстэй. Маш хүчрэх тэгсэн мөртлөө ухаангүй. Согтуу гэхээр эрүүл ухаантай биш штэ. Тэгэхээр тэдгээр хүмүүс тэр үеийн хүчийг, тэр байгалийн хүчийг, тэр сөрөг хүчнүүдийг хянаж чадж яана гэдэг чинь тэрнээс илүү хүчтэй байна гэсэн үг үстэй. Тэд карманаас илүү хүчтэй байна гэсэн үг мөн үү? Ингээд бодохоор л үнэхээр хүндтгэх сэтгэл гарцаа байхгүй төрж байгаа мастер. Мастер гэж энийг л хэлдэг баг. За энэ сексийн хүчийн талаар ярихад юм. За тэгвэл нойрны хүч. За нойрны хүч гэхээр манай багш ёор унтдаггүй штэ. Манай багш нойрыг ялчсан хүн юм шүү дээ гэж ярьж исэн хүн би хизээч сонсоогүй. Тэгтээ маш бага унтдаг. Ганц 2 цагаас илүү унтдаггүй болсон тийм хүмүүс мөн байдаг гэж сонссон. Тэд ч гэсэн байгалыг ялж ийн гэсэн үг мөн үү? Байгалийн хүчийг давж гарч штэ. Тэгэхэд та бид бол үеийн хүчинд хөтлүүлээд жолоодуулаад явж байгаа штэ. Би амьдралаа жолоодох биш, амьдрал намайг жолоодоод явж байгаа штэ. Карма намайг хаашаа явах вэ гэдгийг заачсан тэрвэр би явж байгаа гэсэн үг. Тэгэхээр өөрчлөлөөр би муу юм хий гэж үнэхээр бодсонгүй. Тэгтэл би хийчлээ гэж байгаа хүн зөндөө байдаг шүү дээ. Эндээс харж хахад намайг жолоодод байгаа хүн би өөрөө биш байгаа үстэй. Эсвэл зарим хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Өө тэр эмэгтэй тэр эрэгтэй уг нь бол маш сайн хүн л дээ. Тэгтээ заримдаа бүтлгүүтэд байдаг юм аа гэж. Энэ яг юу гэсэн үг юм? Яагаад гэвэл энэ бүхэн чинь өвчин байхгүй. Үхэл гэдэг чинь өвчин. Нойр гэдэг чинь өвчин. Шуналч гэсэн өвчин юм шүү дээ. Мэдээж хэрэг өвчин. Тэг би заримдаа тоглоомор хүмүүст хэлдэг. Шунал таныг
жаргаанаа шунал таныг жаргаан. Тэгтээ нэг л өдөр хамгийн том зовлонд тэр таныг өчрүүлнэ шүү гэж. Нойр таныг одоо их эрүүл чирэг одоо эрч хүчтэй сайхан л байлгадаг бах маш олон удаа унтах болгондоо тэгтээ нэг өдөр нойр таныг алан шүү. Тоглоомор л доо тэгтээ би тэгж хэлдэг. За тэгэхээр тарны ёсонд хүрднүүдээ онгойлгоно гэж ярьдаг. Тэр бол одоо биеэ онгойлгож байгаа хэрэг юм. Түүнээс өмнө бид сэтгэлээ онгойлгох хэрэгтэй. Энэ биенээс болоод бидэнд энэ иймэрхүү шунлууд байна. Энэ биенээс болоод бидэнд ийм унталт байна. Энэ биенээс болоод бидэнд ийм үхэл байна. Ялангуяа сексийн хүсэл шунал. Эдгээр энэ гурван сөрөг үеийн хүч гурвуулаа энэ биетэй холбоотой байхгүй. Яг бидний энэ биетэй холбоотой энэ гурвуулаа. Энэ биенээс гадуур ийм үеийн хүч гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор бид биеэ нээх хэрэгтэй. Биеэ яаж нээх юм бэ гэвэл хүрднүүдээ нээж иж биеэ нээн. Энэ биеийг онгойлгох энэ аргууд нь энэ тантрын аргууд нь одоо бидэнд одоо нууц сургаал гэж тооцогддог. Тэдгээр сургаалууд чинь бидний энэ биеийг онгойлгох сургаалууд байдаг юм аа. Энэ биегүүгээр бид энэ үеийн хүчнүүдийг одоо яаж аргалж чадахгүй. Энэ биегүүгээр бидний энэ бие гэдэг бол маш авгаа хүчрхэг маш сайн бие юм шүү дээ. Энэ одоо бүхэл энэ оршихуй дээр хүний бие гэдэг ястай байж болох хамгийн ариун одоо хамгийн чадварлаг хүчрхэг бие гэдэг чинь хүний бие байхгүй. Тэгээ таныг тамд чаваачих, диважинж чаваачих тийм хүч хүний энэ биенд л байна шүү дээ. Бусад амьтны бие бэлдэр, шумуул, өхөр, матар юу гэдгийг тэдгээр тодорхой хэмжээгээр одоо там руу ч юм уу диважин руу ч юм уу явах тийм тодорхой хэмжээний хүч байдаг байж магадгүй. Тэгвэл хүний бие шиг ийм гайхамшигтай бие гэж хинт ч байхгүй. Энэ бүхэл оршихуй дотор ганцхан хүний бие маш гайхамшиг. Хүний бие гэдэг бараг л пуужин л гэсэн үг. Пуужин таныг нэг түлхэлтээр саран дээр аваачдаг шүү дээ. Энэ хүний бие таныг нэгэн үйлээр тамд чунгаан, нэгэн үйлээр диважинт ч аваачна. Тэгэхээр хүний биед байж байгаа эдгээр хүчнүүд бол одоо сөрөг үеийн хүчнүүд юм. Тэгэхээр л одоо энэ сайхан сэтгэл, энэрл нэгүсэл, бод сэтгэлгүйгээр та энэ биеийг жолоодож явж чадахгүй. Та энэ үеийн хүчнүүдийг жолоодож явж чадахгүй. Тиймгүйсэн бол та энэ биеэрээ жолоодуулаа явах юм бол магадгүй таныг хүсээгүй тэр газар чинь аваад очиж мэдгэл юм. Таны бие гэдэг бол согтуу заан. Энийг хизээч мартаж болохгүй. Та согтуу зааныг дотроо тэгээд явж байгаа шүү. Согтуу зааныг үргэлж дотроо тэгээд та унтаж байдаг юм шүү. Энийг үргэлж санджих хэрэгтэй. Тэр таныг хамгаалах уу? Тэр таныг алаад идэх үү? Ийм хоёр л бололцоо байгаа. Дэвсэлж алах уу гэдэг юм уу? Тэр таныг аврах уу эсвэл дэвсэлж алах уу мэдэхгүй шүү дээ. Энэ биенд ерөөсөө ийм хоёр л бололцоо байгаа. Бод сэтгэлгүйгээр энэ бие гэдэг аюултай байхгүй юу? Маш аюултай. Маш хүчтэй мотобайк унаад явж байгаа хүмүүс ямар харагддаг вүлээ? Маш хүчтэй ерөөсөө салхи шиг л хажуугаар одоо барааг нь хараагүй зүгээр сонсохын төдийл яваад өнгөрцөн байдаг штэ. Тэгээ бидний бие гэдэг тэр мотобайкнаас илүү хүчрхэг. За тэгээд хурдны машин Ferrari-наас ч илүү
хүчтэй бидний бие гэдэг. Тэр байтугай сансрын пуужингаас ч хүчтэй гэдэг шүү дээ. Энэ орчлон дээр байж болох хамгийн хүчтэй пуужинг бүтээсэн хүн нь хүний бие юм шүү дээ. Тийм пуужинг л бүтээсэн хүн бүтээгч эзэн нь хүн гэд хүний бие гэд боддоо. Тэгэхээр ингээд бие бага зэрэг онгойлгох нь бас тийм их аюултай биш юм шиг байна. Тэгвэл одоо бие бүрэн онгойлгочход тэгээд танд тэр энерл нэгүслийн сэтгэл нь байхгүй бол энэ маш аюултай. Бага сага онгоход санаа зовох явдалгүй болно. Харин та үнэхэрийн бие тэр чигээр нь бүх хурц судлуудаа онгойлгоно гэж байгаа бол эхлээд хамгийн багаар бодоход энерл нэгүсэл сайхан сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Сэтгэлээ нээлгүүгээр бие нээчихнэ гэдэг бол одоо ямар ч жолоочгүй нисгэгчгүй пуужин нисэж байгаатай л адилхан болно. Эсвэл онгоц ч юм уу те нисгэгчгүй онгоц. Нисгэгчгүй онгоц яаж явах вэ? Та бүхэн бодоод үз. Төцөөлөх гээд үз. Тэгэхээр тантрын ёсонд бид үеийн хүчийг ашигладаг. Сөрөг хүчийг ашигладаг. Бид байгалийн тэр хүчтэй хүчийг ашиглана гэж зорддог юм аа. За тэгэхээр тарны ёсонд бид энерл нэгүсэл бод сэтгэлээр жолоодуулаад энэ хүчрхэг биений хөлгийг жолоодоод тэгээд төрсөн гэртээ харнаа гэсэн үг. Бид хаана байх ёстой тэр газар руугаа бид явнаа. За тэгэхээр одоо бид зүүднийхээ үеэр, нойрныхоо үеэр хоолой хүртэндээ 4 дэлбэтэй улаан линхуа цэцэг дүрсэлдэг. Тэгээд тарны 5 үсэг 4 дэлбэн дээр нэгээрээ 5 дахь үсэг нь голын дэвсгэртээр байна гэж дүрсэлдэг. За ингээд эдгээр үсгүүдийг нэгэнд нь уусгаж ийм 5 үе шаттайгаар таны нойрсолт ийм 5 үе шаттайгаар явагдана. За эхлээд А үсгэн дээр төвлөрн А үсэг, Н үсгэнд Н үсэг, Д үсгэнд Д үсэг, Р үсгэнд тэгээд хамгийн сүүлд Р үсэг үсгэнд уусан шингэхэд та нойронд автна. Тэгээ нам унтна гэд нам унтах гэдэг одоо нэг сайхан үг биш л те. Нойронд нам цохиулна гэдэг юм уу? Энэ чинь одоо бүх давлгаанууд уусчлаа гэсэн үг. Одоо давлгаа гарч ирсэн тэр их булагтаа буцаж очиод уусаад арилжлаа гэсэн үг юм уу гэнэ. За ингээд 80 төрлийн бодол тэргүүтэн ерөөсөө бидний бүх сэтгэлийн хөдөлгөөн бүх юм давлгаа далайда буцаад уусчж байна. Тэгэд яг нарийн давал одоо бидний 5 мэдрэхүйтэй холбоотой 5 хий эхлээд уусчж байгаа. За ингээд энэ үед бидний одоо энерги намжаад тэгээд сэтгэл ийм гэгэн болчихж байгаа. Энэ гэгэн гэрлийн сэтгэлийг бид гэгэн гэрлийн эх гэж нэрлэдэг. За ингээд нойрны тусламжтайгаар бид тэр төвшөнд очиод хүрчлээ штэ. За ингээд би сэтгэлийнхаа одоо хамгийн гүнд энэ үеийн хүчийг ашиглаад тэнд очиж байгаа. Тэнд очиод яах вэ гэхээр та унтахаасаа өмнө 3 сэдлийг төрүүлсэн байгаа санаж байгаа биз? 3 сэдлийг бид төрүүлсэн шүү дээ. За энэ 3 сэдэл бол одоо өнөө шөн зүүдээ тодхон үзэх болтугай гэсэн нэг сэдэл байгаа. Хоёр дахь нь бүх юм зүүд юм аа. Би одоо ч гэсэн унтаж байна гэсэн сэдэл. Гурав дахь нь зүүдний үе, сэрүүн үе хоёрын ялгаа. Энэ 3-ыг та сэтгэлдээ маш хүчтэй агуулад сэдлийнхээ төвшөнд агуулад унтахад за ингээд зүрхэнд одоо бидний энерги хуралдана.
Тэгээд эглийн үед бол бидний энерги маш нэмхэн ингээд харцсан байдалтай байдаг байна л да. Одоо ингээд яг нойрсож байгаа үед энэ чинь ингээд цуглараад, хураад, өтгөрөөд ингээд ийм нягтшилтай болоод ирдэг байна. Ингээд зүрхэн дуусахдаа бүрэн хэмжээгээр уусахгүй. Нойрны үеэр бүрэн хэмжээгээр уусахгүй. Бүрэн хэмжээгээр уусах юм бол бид нойрондоо өнгөрч шүү дээ. Бүдүүн төвшин уусаад тэгээд одоо энэ доошоо нарийн төвшин лүүгээ зарим төвшингүүд нь зөвхөн зарим төвшингүүдийн уусж байгаа юм. Бүр гүндээ биш. Тэгвэл үхлийн үеэр бол ерөөсөө бүдүүн нарийнгүй бүгд уусан шүү дээ. Бүгд. За ингээд энэ талч болсон энэ энергиуд бидний зүрхэнд дуусна. Зүрхэнд дуусах үед бид нойронд автна. За ингээд нойронд автсны дараа тэр энерги чинь бидний хоолойн хүртлүү нүүн. За ингээд хоолойн хүртлүү дээшээ ингээд өксөд хүрэхэд бидний энерги, бидний ухамсар арай илүү гүйхэн болж ирдэг байна. Яг зүрхэнд байж байгаа үед бол бид илүү гүнзгий төвшөнд орсон байдаг. За ингээд бидний одоо санаанд үлдсэн тэр ул мөрүүд хадгалагдсан, бидний ухамсарт хадгалагдсан тэр ул мөрүүд ингээд сэргэн босож ирэхийг бид зүүд гэж байгаа. Ингээд эдгээр ул мөрүүд тэр энергийн байдлаар таны хоолойн хүртэнд хүрээд тэгээд таны хоолойн хүрт таны биеэр ингээд хөвөлцөөд ингээд явж эхлэхэд та зүүд үздэг байна. За ингээд энэ хий энерги таны биеэр ингээд тархна гэж штэ. Энэ хий энерги таны биеийн аль хэсэгт очсноос шалтгаалаад та өөр зүүд үздэг байна. Жишээлх юм бол энэ одоо таны энэ уул мөрийг агуулсан хий энерги таны тархинд голдуу ингэж очих юм бол танд нисэж яваа зүүд ордог байна. Та нисэж явна гэж зүүдэлдэг. Тэгэхээр та бүхэн ойлгож байна уу? Бидний бүх хий эхлээд зүрхэн хүртэнд хураагдаад бид унтсан шүү дээ. Тэгээд тэндээс чинь бидний уул мөрийг агуулсан тэр хий энерги дээшээ өксөд хоолойн хүртэнд хүрнэ. Тэгээ хоолойн хүртэнд хүрээд тэндээсээ одоо ингээ хамаг биеэр хөвөлцөөд ингээ тарах нь шүү дээ. За ингээд одоо толгой руу тэр энерги гүйхэд биднээс одоо нисэж байгаа юм уу? Уулын өөдөө авирч байна. Өндөр уулан дээр гарч байна. Модны орой дээр зогсож ийн гэх мэтчлэн зүүдэлдэг байна. За ингээд энэ энерги хэрвээ таны нүдлүү голчлон нүдний чинь энэ орчимд илүү их ингэж цугларх юм бол та зүүдээ маш тод харна. Таны зүүд танд маш тод харагдана. За ингээд энэ энерги таны чихний орчим бага байх юм бол таны сонсож байгаа юм чинь тийм тод сонсогдохгүй. За ингээд хилний чинь энэ ойролцоо ойр хавар ингээд их энерги цугларх юм бол та зүүдэндээ ямар нэг шоколад ч юм уу амслаа гэхэд одоо яг сэрүүн цагт шоколад идж байгаа мэт тийм тод амтагдана. За эсвэл таны энерги одоо бие чинь доод хэсэг рүү ингээд хуралдаад эхэлэх юм бол та одоо өндрөөс унаж байна, дээрээс унаж байна. Эсвэл ийм маш гүнзгий ийм түнэл рүү орж байна. За эсвэл хин нэгэн хүн таныг ингээд дээрээс чинь дараад байна, доош нь түлхээд байна гэж мэдрэгдэн, зүүдлэгдэн. Эсвэл одоо таны толгой чинь доошоо харцсан та хөл дээрээ ингэж босож чадахгүй байна ч гэдэг юм уу. Тийм зүүднүүд танд зүүдлэгдэх бололцоотой. За тэгэхээр эндээс харж хахад хүний одоо энерги ерөөсөө дээшээ гүйх юм бол илүү эерэг зүүд, доошоо гүйх юм бол сөрөг зүүд үзэх бололцоотой гэж дүгнэж болно. За тэгтэл эн чин зүүд штэ. Эн чин зөвхөн зүүд. Үнэн биш. Зүүд юм чин яг л зүүд гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ зүүдэн дотроо ч гэсэн эерэг зүүд, сөрөг зүүд гэж байдаг байх юм.
За эсвэл ингээд зарим тохиолдолд та биеийнхээ хөлөө илүү мэдрээд биеийнхээ бусад хэсгийг нэг сайн мэдрэхгүй ингээд таны биеийн тодорхой хэсэг нь мэдрэгдээ зарим хэсэг нь огт мэдрэгдэхгүй тийм байх юм бол энэ чинь зүгээр л энерги тийшээ гүйцэн байна л гэсэн үг. Хаана энерги их вэ? Тэнд илүү ухамсар байгаа штэ. Тэнд илүү сэтгэл байгаа гэж би хэлдэг ш. Тэгэхдээ энэ төвшөнд таны ухамсар таны биеэс хизээж гарч явахгүй. Таны ухамсар таны биеэс хизээж гарахгүй гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр таны зүудэнд юу ч болж исэн таны биеийн дотор явж байгаа таны биеэс гадуур юу ч болоогүй гэж ойлгоно. За ингээ бидний биеинд байдаг энэ 10 хийний талаар хэдэн үг хэлээд тэгээд энэ удаагийнхаа хичээлийг өндөрлөе. Бидний биеэр ийм 10 хийг үүжидэг 5 гол 5 туслах хий гэж байдаг. За бидний энэ орж гарч байгаа амьсгалаар орж гарч байгаа энэ хийг бол бид ам баригч хий гэж ам тэтгэгч хий гэж нэрлэдэг. За тэгээд бидний энэ гар толгойн хөдөлгөөн зэргийг удирддаг энэ хийг бид дээш одогч хий. За ингээд бидний хөл явах энэ хөдөлгөөнийг удирддаг бидний ялгаруулах системийг удирддаг. За тэр хийг бол бид доош уруу зайлуулагч хий гэж нэрлэдэг бахан. За ингээ бидний гидсэн дотор байдаг энэ хоол боловсруулахад нөлөөлдөг голчлон үйлчилдэг тэр хий хоолыг боловсруулад гол шимийн илгэнд аваачаад илгнээс цаашаа цуснаас цаашаа ясанд юунд тархинд ингээ хүртэл явдаг. Тэр тархинд хамгийн гол шим нь очоод тэрнээсээ цаашаага дахиад тийм химийн уруул явагдаад бидний сэтгэл санаанд нөлөөлөөд сайхан мэдрэмж бидэнд төрүүлдэг. Тэр хийг бол гал өдөөгч хий гэж нэрлэдэг байх нэ. За гал өдөөгч хий бол голдуу хотоод хүн хүртэнд бидний хүйсэнд болон хотоодонд голдуу байдаг. Тийм болохоор энэ гал өдөөгч хийний тусламжтайгаар бид төмөөгийн дадлага хийдэг шүү дээ. Хүн хүртэндээ төвлөрч. За ингээд тархмал хий гэж байгаа. За энэ тархмал хийвэл бидний бүх биеийн дагуу байдаг. За бидний зүрхийг цохилуулж идэг. Бидний цусны эргэлтийг явуулж идэг. За тэгээ бидний гол мотор хөдөлгөөнүүдийг бүгднийг хийлгэж идэг. Тэр хамгийн чухал хийг бид тархмал хий гэж нэрлэдэг. За ингээд 5 гол хий гэж эдгээрийг хэлнэ. Энэ 5 өөр төрлийн хий биш юм шүү дээ. Бүгд л хий. Зүгээр үйлчилгээ хийдэг үүрэг нь өөр биш шүү дээ. Үүрэг нь өөр учраас бид 5 хий гэж 5 хуваачаад байгаа. За гол чухал биш хамгийн хураахад амаргүй хий энэ тархмал хий. За тэгээд ам баригч бидний ам тэтгэгч хий бүдүүн дотроо бас бүдүүн нарийн гэж байгаа. Бүдүүн хэлбэрийн ам баригч хий голдуу тархинд харин нарийн хэлбэрийн ам баригч хий бидний зүрхний гол дагуулагддаг байна. За ингээд 5 туслах хий гэдэг нь бидний 5 мэдрэхүйг удирч идэг тэр хий юм. Тэгэхээр ингээд 10 хий гэж ярьж байгаа боловч бидэнд дахиад нэг хий байгаа. 11-т нь байгаа. Тэр хий ямар хий вэ гэвэл бидний энэ арьсны шар усны нүхнүүд биш. Шар усны нүхнүүдээр гүйж идэг хий. Бидэнд 28 тэрбум шар усны сүв байгаа гэж үздэг. Тэр арьсны сүв болгоноор чинь энерги гараад, энерги ороод ингэж идэг байна шүү дээ. За ингээд түрүү хэлсэн ясаар 11 төрлийн өөр үйл ажиллагаа явуулаад байгаа учраас бид 11 хий гэж ярьж байгаа. Тэрнээс биш хийний хувьд нэг л хий шүү. Тэгэхээр энэ бидний энэ хий гэдэг чинь л морь бидний сэтгэл гэдэг чинь тэр морийг унаад өгч байгаа хүн гэж хэлсэн шүү дээ. Хий морь гэдэг үг ч гэсэн эндээс гарсан баг. Энэ бидний энэ хийг хүлэглөөд явж байгаа тэр сэтгэлийг бид
морьтон хүн юмаа гэж ярьдаг. Байж хийж тийшээгээ одоо сэтгэл ингэж явах одоо тий болцоотой болдог. Морь байхгүй бол хүн одоо хүссэн газараа хүрэхгүй байл гэдэгтэй адилхан юм. За тэгэхээр одоо эхлээд дуусчиж дараа нь бидний бодлоо дуусдаг штэ. За тэгэхээр энэ зүүдийг та бүхэн ойлгосон байх. Бид ингээд унтах үед бидний бүх энерги зүрхэнд ингэж цуглаад тэгээд тэр энерги чинь айжуухнаар бидний хоолой руу ингэж хөвөлцөж гарч ирээд одоо тэр уул мөрүүдийг агуулчихсан байгаа. Тэгээд бидний биеэр ингээд хөвөлцөөд тарддаг юм байна. Тэр бол бидэнд зүүд маягаар мэдрэгддэг. За тэгээ бидний энэ биеийн дотор одоо уул мөрүүд бол пиг дүүрэн байгаа. Өнгөрсөн төрлүүдийн уул мөр, ирээдүйн төлөвлөгөө, өчигдрийн явдал гихчлэн ерөөсөө уул мөрүүд бол пиг дүүрэн байдаг. За ингээд энэ өнгөрсөн одоо ирээдүйн бүх уул мөрүүд энд хадгалагдаад байж идэг байна. Бидний урд нь хийсэн зүйл, бидний одоо хийж байгаа зүйл, бидний ирээдүйд хийх зүйл цөм энд уул мөр нь ингээд хадгалагдсан байдаг байна. Тэр бүх уул мөрүүд бидний бие махбодын дотор агуулгадж идэг байна. Тэгэхээр энэ энерги чинь ингээд бидний биеэр ингээд тархаад ингээд хөвөлцөөд ингээд явхаар нөгөө уул мөрүүд чинь босож ирээд тэнд ёстой жинхэнэ одоо диско болдог. Одоо тэдгээр уул мөрүүдийн одоо тэр бүжиг, тэр жүжиг, тэр бүх тоглолтыг бид шүн зүүдэндээ зүүд болгож үздэг гэсэн үг. Тийм болохоор л танд ямар ч утга учиргүй байж боломгүй хачин зүйлнүүд зүүдлэгддэг шүү дээ. За тэгтээ дандаа ч тийм утгагүй биш, заримдаа бас утга төгөлдөр зүүдч бий. За ингээд заримдаа бидний энерги ингээд маш жижигхэн судал одоо бидний биеийн дотор байж байгаа тэр олон судлуудын маш жижигхэн судал руу ингээд гүгээд орчдөг юм байна. Тэр үед бид юу гэж зүүдэлдэг вэ гэхээр маш давчуу ийм жижигхэн байшин дотор байгаагаар зүүдэлдэг. За ингээд одоо маш жижигхэн судал руу ингээд энерги чинь гүгээд орчих юм бол та маш баруун хувц өмсөд хөдөлж чадахгүй байна, амьсгалж чадахгүй байна гэх мэтлэнгээр зүүдэлдэг байна. За ингээд маш нарийнхан урт судлаар орчих юм бол та одоо маш гүн ийм хөндийд жалганд ийм хөндийд гэх юм уу да. За ингээд одоо хоёр уулын хоорондын ийм нарийнхан жимээр маш гүнзгий тэгээ маш өндөр уулын завсраар байж байгаа тийм нарийнхан жижигхэн хавцлаар явж гин гэж гих мэтлэнгээр зүүдлэгддэг байна. За Швейцарт байна уу, энэ Скандинавын орнуудад одоо тийм уул байдаг шүү дээ. Та ингээд толгоогоо өргөөд одоо харахын арга байхгүй, та дээшээ харж хөвтөд ингэж нуруугаараа хөвтчиж л оройг нь харж болдог тийм уул ч гэсэн байдаг. За яг тийм газраар явж байгаа мэтэр ингэж зүүдлэгдэх нь байдаг байна. За ингээд одоо таны чинь маш том судал руу гүгээд орчих юм бол та одоо маш том машин жолоодод явж гинэ гэж зүүдэлт юм уу? Эсвэл одоо өөртөө бүр томдсон ийм нэвсгэр жакет өмсөд явж гин ч гэдэг юм уу? Тэгээд зүүдэлж болно. Энэ бүх болж байгаа үйл явдлууд цөмөөрөө зүгээр л энэ энерги биеийн дотор чинь ингээд хөвөлзөөд явж байгаагийн шинж юм аа. За ингээд энэ бүх уул мөрүүд бол тоо томшгүй их. Тэгэхээр таны биеийн дотор Холливуд, Болливуд цөмөөрөө багтсан байгаа гэсэн үг. Тийм болохоор л та зүүдэндээ ингээд одоо нөгөө булчин шүрмсэн зангарсан Rainbow гэд кино байдаг шүү дээ. Тэр үн шиг өөрийгөө тийм болцсон байгаагаар ч зүүдлэх боломжтой. Эсвэл та өөрийгөө Махатма Ганди болцсон байгаагаар ч зүүдлэх боломжтой маа. За ингээд бидэнд байдаг шүү дээ. Би зүүдэндээ алуулж байгаа, эсвэл би хин нэгнийг алж байгаа ч юм уу. За ингээд юм хулгайлж байгаа. Би хизээч юу ч хулгайлаагүй ч гэсэн надад хулгайлах санаа байхгүй ч гэсэн би хулгайлж гинэ гэж зүүд үзэх нь байдаг. Тэгэхээр л энэ зүүдэнд одоо хин нэгэн таныг алаад хэрчээ чанаад идчихэж магадгүй юу ч байх болцоотой л гэсэн үг.
Тиймэрхүү зүйлс кинонд ч байж болохооргүй тиймэрхүү зүйлс хүртэл таны зүйдэн дотор байж болдгийм аа. За үүгээр өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөе. Дараагийн хичээл дээр дахин уулзлаа. Баярлалаа.